одоо төмсийг манах тухай зөвлөх гэж байна. Тэгэхээр бид нэр төмс манахад ямар багаж хэрэгэлдэг вэ гэхлээр одоо энэ гапу гэж нэрлэдэг. За гапу гэж нэрлэдэг өшөө одоо тэгшлүүрч гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ багаж маань одоо эртээ тэгээд бас одоо ийм өнцгтөө ийм байх хэвээр тэгээд ийм 45 градусын налуутай ийм багаж байдаг. За энэ маань ажил хийхэд хамгийн их тохиромжтой ийм багажаа. За тэрнээс гадна бас ямар багаж байж болох вэ гэхлээр одоо бид нар ийм зориултын сам бас энийг хэрэгжилж болно. За энэ маань бас одоо хөрсийг сэрүүлээд давхар маналт хийхэд ач холбогдолтой. За ийм багажуудыг ашиглаад бид нар одоо төмсийг маннаа. За төмсийг хэдийд мандгийг яах гэж мандгийг гэхлээр төмсийг ургалтын хугацаанд 2 удаа манах ёстой. За бид нар анх одоо төмс яаж тарих вэ гэдэг зөвлөгөөг өгч байхдаа төмсийг хооронд нь 70 см-ийн зайтайгаар тарих ёстой.